та одоо давхар дээл тэгтээ бас нэлээд хүнд давхар дээл өмсөх болж байна. Тэгэхээр танд захих үг байгаа юм. Яамдууд чинь аж ахуй ажил хийдэг боллоо. Гайг дарга. Тэрийг та мэдж байгаа тий. Бодлого боловсруулах ёстой яамдууд аж ахуй алба хийгээд байгаа. Энэ ерөөсө болохгүй. Тэгэхээр нөгөө бодлого боловсруулалт чинь алдагдсан. Дээрээс нь их замбраагүй байгаа. Одоо жишээ нь зөвхөн усны асуудал гэхэд 5 яамд харьяалагдж байгаа жишээ нь ийм байгаа юм. Тэгэхээр нөгөө захиргааны ерөнхий бүдүүвчээ бас эргэж харах цаг болсон юм шиг санагдаж байгаа. За та бол уул уурхай мэрэгчлэлтэй хүн юм байна. Тэгэхээр та бол одоо гадны хөрөнгө оруулагч нартай дотоодынхоо уул уурхай компаниудтай уулзраа болоод ажиллаж байх. Нэг зүйлийг бити мартаарай. Уул уурхайгаас Монгол улс санхүүжиж байгаа нь үнэн. Гэхдээ та байгаль орчны сэдвийг дээрээс нь энэ усыг хизээч бити мартаарай. Монголын төр байгаль орчин унган байгалаа хамгаалах ёстой, усаа авч үлдэх ёстой, бэлчээрээ авч үлдэх ёстой, цөлжилтийн эсрэг ажиллах ёстой. Энийг анхаардаг тийм шадар сайд байгаарай гэж захий. Дээрээс нь гавьяа дараа нь баяр хүргээж. За та би түрүү хэлсэнтэй яамдууд одоо аж ахуй ажил хийгээд байна. За зарим сайд нар чинь мөрдөн байцаагчийн ажил хийж байна. Бүр шоронгийн хуйгийн ажил хийдэг боллоо. Энийг болиулмаар байна. Сайд бол ерөөсөө бодлого боловсруулдаг хүн байх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш одоо хүн мөрддөг, шалгадаг, хүнийг гүтгдэг тийм байх ёсгүй шүү. Улс төрийн ороо бусгай байдал одоо ингээд дуусах ёстой. Энэ дээр анхаарч эвнэгдлийг нэлээд сайн дэмжиж хангаж ажиллаарай гэж хүсье. Зөвхөн яамдууд сайд нар бодлого боловсруулдаг байх ёстой. Ус хонцонгоор ажил хийдэг зарим хүмүүсийг тэрийг болиулна үсттэй. За тэгээд амжилт хүсье.